За хуулийн төслийг дэмжиж байгаа. Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл харин анхны хэлцүүлэгт орж ирэх гэж багагүй хугацаа өнгөрлөө. Бид энэ хуулийг аль болох хурдан батлах ёстой. За өнөөдөр өөрсдийгөө хянах чадвартай нас биеинд хүрсэн хүмүүсийн хэрэглээний асуудал бол дараагийн асуудал. Яг энэ тамхины энэ электрон тамхины өнгө үнэр амтанд дээр нь хямдхан байгаад нь хууртаж хэмжээ хязгааргүй үр дагаврыг мэдэхгүй хэрэгжилж байгаа энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал хамгийн ноцтой асуудал болоод байна шүү дээ. Энэ эрүүл мэндийн салбарын уушигны мэрэгжлийн эмчнэр бол яг үндэ үгээ хэлж аргаа барж энэ асуудалд анхаарч өгөөч гэдгээ эмэгтэй гишүүдэд уламжилж дамжуулж байна. Тэгэхээр энэ тамхины хяналтын хуулийг дааж орж ирж байгаа бусад хуультай ч холбоотой гэдэг юм уу? Зарим нэг зүйл заалт өөрчлөх асуудлууд мэдээж улсын хурлын гишүүдийн бүрийн эрхийн асуудал. Зарчмын зөрүүтэй саналаа гаргаад саналаа уруулгад шийдэд явах хэрэгтэй. Яг энэ хуулийн хэрэгжилтийг хангах хугацааг 1 сарын өмнө ч гэсэн бид нар гаргаж иж хэдэн мянган хүүхдийн амьдрал эрүүл мэнд цаашдаа Монгол улсын ирээдүйн иргэд энэ улс орныг авч явах үр хүүхэд эрүүл сарвал байх уугүй юу гэдгийг л бид нар өнөөдөр ярьж байгаа гэж бодож байгаа ш. Бид яг энэ хуулиар бүгдийг шийдэж чадахгүй л дээ. Нэг хэсэг нь худалдаж авах бах үнэтэйгээр нь. Гэхдээ л хавтгаарсан хэрэглээг бууруулах хамгийн ихний алхам бол энэ л байна ш. Үүнийг дагаад цаашдаа энэ төр захиргааны байгууллагын зүгээс тавьдаг хяналт, стандарт, норм дүрмийн мөрдөлт энэ зүйлүүдээ бас сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тэгээ би гайлын байгууллагаас надад бас асуулт байгаа даа. Одоо орж ирж байгаа номжим гишүүн сая тодорхой хэллээ. Одоо орж ирж байгаа энэ электрон тамхи тэр төхөөрөмжийн дотор байгаа шингэнтэйгээ хамт орж ирэхдээ цахилгаан бараагаар орж ирээд байгаа юм. Нэг удаагийн тамхич гэсэн. Тэгээ яг тийм байхад цаашдаа ч бид нар цахилгаан барааны ангилалд байна гэж хариулаа суугаад байгааг би сайн ойлгохгүй байна. Энийг надад тодорхой болгож өгч. Цаашдаа бид нар энэ ангиллыг яаж өөрчлөх юм? Дагалдах төхөөрөмж буюу таны хэлээд байгаагаар тэр цэнгэлдэг төхөөрөмж чинь тогон залгадаг төхөөрөмж чинь дотроо ямар нэгэн шингэнгүү дангаараа орж ирэхээр цахилгаан бараа байж болно. Дотор нь тэр шингэн нь орж ирээ тамхи олцоод байхад яхаараа цахилгаан бараагаар яваад байгаа. Тэгээ яг цаашдаа ийм байна гэж хэлж байгаа. Энийг би сайн ойлгохгүй байгаа. Энэ дээр тодорхой хариулт өгч. Эндрийн микрофон дээрээс хариулъя. За гайл ерхий газар чимгэрэл. За яагаад цахилгаан бараагаар ангилаад байгаа хэрэг энэ дэлхийн айлын байгууллагаас цахилгаанаас цэник авдаг электрон янжуур гэдэг тусдаа английн кодыг нь гаргаж өгсөн. Энэ бол ганцхан Монгол ус хэрэгжилж байгаа биш, бусад улс оронд ч гэсэн хэрвээ цахилгаанаас цэник аваад нөгөө цэнэглэх шингэнээ дахин хийж цэнэглээд байдаг төхөөрөмжтэйгөө электрон тамхи бол цахилгаан барааны ангил дотроо электрон тамхи гэж орж ирж байгаа. Хэрвээ шингэн нь тусдаа дангаараа худалдаанд орж арилжаалагдчихвэл энэ бол тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан тамхин бүтээгдэхүүн буюу тамхин бүтээгдэхүүний ангилалд хамт орж ирж байгаа. Тийм учраас бид нар энэ дэлхийд дахинд гарсан энэ ангиллыг Монгол улсын үндэсний хэмжээнд бол өөрчлөх боломжгүй л гэсэн ийм саналыг хэлсэн юм хариултыг хэлсэн. За тэгвэл өөрийн тэгш тодруулъя. Яг бид нар ч гайлын ерөнхий газрын даргын тушаалаар айгүй олон ангилалд өрөм журам гаргаал мурддаг шүү дээ. Яагаад энийг ангилж болохгүй? Хэрвээ дотроо шингэнгүү орж ирж байгаа бол цахилгаан бараагаар аваад дотроо шингэнтэй байгаа бол энийг тамхи гэдгээрээ тэр та нар нэмэгдсэн нэмүү өртгийн татварч тооцдог, онцгой албан татвар тооцдог энэ ангил руугаа оруулах юмыг байгууллагынхаа та чинь баахан журмалдаг журмаараа хийчих болохгүй юм. Хэрвээ шаардлагатай бол энийг өөрчлөх эрх зүйн актыг санаачилж болохгүй юм уу? Яагаад заавал ийм байх ёстой учраас бид нэр ингэж явна гэдэг юм бэ? Би энэ ерөөс ойлгохгүй. Дотроо шингэнтэй байгаа тамхиг захилгаан электрон захилгаан бараа ямаа энэ захилгаан залгадаг учраас гээд яагаад бид нар энийг ийм хайрцаг дотроос гарч чадахгүй? Гадны улс орны юмыг шууд заавал бид нар мөрдөх ёстой, ийм байх ёстой гэж суугаад байгаа юм. Би энийг ойлгохгүй байна. Энэ дээр тийм боломж байхгүй юм уу? Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж байхгүй юм уу? Цаашдаа ийм байна гэдэг чинь энэ хуулиар орж ирж байгаа зүйл заалтыг гайлын байгууллага мөрдөх боломжгүй гэж хэлээд байна уу гэж би хараад байна шүү дээ. Энэ дээр тодорхой тайлбар өгч. Би цаашдаа ч энэ ангиллаараа бүртгэгднэ гэдгийг чинь би асуугаад байгаа юм л та.
За эндрийн микрофон хариулах уу? Тэхүү хэн хариулах уу? За эндрийн микрофоныг өгье. За Тэгтээ. За хууль санаачлагч Номж Мэгшүү хариулъя. За өрн төвийн гишүүний асуултанд хариулъя. Энэ хуультай дагалдаж орж ирээд улсын хурлын тогтоол байгаа. Импортын барааны гайлын албан татвар хэмжээ одоо өөрчилж байгаа. Энэ дээр ингээд харах юм бол энэ биткус үндэсний код, биткус код гэдэг энэ олон улстай гайлын байгууллага хэрэглэдэг код байт юм байна. За тэрүүгээрээ цаанаасаа 24 болон 85 гэдэг энэ кодууд дээр яг энэ электрон тамхины ямар төрөлтэй байгаагаас хамаарат хуваагаад ингээд ангилчт юм байна. Тэгээ 24-ийн 240412 код дээр бол нөгөө никотин агуус нэг удаагийн электрон тамхи цэнэглэг шингэн орчдөг. Тэгтэл 85-ийн код буюу 854340 дээрээ электрон тамхины хэрэгс шингэний хамт тамхины цахилгаан халаагч дэрн гэдэг бас нэг юм дээр орчдөг. Гэхдээ код нь цаанаасаа тийм боловч бид нар энийг тамхи гэж үзэж байгаа. Тамхи гэж үзэж байгаа болохоор албан гайлын албан татвар нь бүгдээрээ адилхан 30. Тамхи гэж үзэж байгаа болохоор яг энэ кодоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд бүгдээрэнд нь онцгой албан татвараа өгж байгаа. Монгол улсын хувьд энэ бол тамхин бүтээгдэхүүн. Гэхдээ кодын ангиллын хувьд олон улсын биткус кодоор хоёр ингэж өөр ангиллалд орж ирж байгаа. Энэ нь хянах боломжтой. Энүүгээрээ яваад бид нар яг тамхин бүтээгдэхүүн бүгдээрэнд нь адилхан гайлын албан татвар, онцгой албан татвар нь тавигдаад явна гэсэн үг. Бага өрн төвийн. Би яг хөө ингэж хэлээд байгаа байхгүй юу? Би наадхыг бол энэ одоо заалтыг мэдж байна Номж Мөдрага. Яг энэ заалтыг одоо хуулийн төсөл батлагдаад орлоо гэхэд энэ орох ёстой шүү дээ. Гэтэл гайлын байгууллагаас болохоор бид өнөөдөр одоо тогон залгадаг учраас цахилгаан гэдэг ангилалд авч явж байгаа. Цаашдаач бид нар энэ ангилаараа авч явна гэж түрүүн хариулчихлаа л дээ. Тэгээд би тэрэн дээр л асуугаад байгаа байхгүй юу? Хууль батлагдаад гардаг. Гэтэл гайлын байгууллага чинь бид олон улсынхаа энэ худалдааны одоо энэ биткус код мод энэ юма барих ёстой гэд ингээд яваад ах юм биш үсттэй. Энд дэр зөрчил үүсгэх гэдэг юм биш үсттэй гэдэг юмыг л асууад. За эндрийн микрофон хариулъя. Энэ өөрөө барааг тодорхойлох кодлох уялдаа улсын мэдх олон улсын конвенцээр энэ одоо барааны английн код бол зохицуулагдаж явж байгаа. Тэгэхээр Монгол улс 1991 онд энэ конвенцэд нэгдэж орсон. Гэхдээ бид нар үндэсний кодынхаа түвшинд бол задаргаагаа хийгээд энэ хууль хэрэг өргөн баригдаад батлагдах юм бол гайл ерхий газрын даргын тушаалаараа үндэснийхээ зохицуултыг хийгээд явна. Харин яг нөгөө хамтдаа орж ирж байгаа цахилгаанаасаа цэник авч ажилдаг тэр бүтээгдэхүүн маань олон улсынхаа английн кодоор яваад үндэсний хууль тогтоомж дээр онцгой албан татвартай амьдар бид нар үндэсний кодыг хоёр задаргаа хийж өгч байгаа. Тэгэхээр гайлын байгууллагын хувьд бол улсын хилээр орж ирж байгаа тохиол ямар нэгэн асуудал гарахгүй. Энэ өөрөө цаашаа конвенц учраас бид нэр конвенцийнхаа зүйл залтын дагуу нийцүүлж явж байгаа л гэж ойлгож байна. Аль нь ерөөсө бүгд конвенцийн зүйл залтаар зохицуулагдаж явж байгаа учраас бид нар цаашдаа ч бас ингэж явна гэж хэлсэн байгаа. За ажлын хэсэгт нэмээд хариулчих. За ингээд хариулт нэмэлт асуулт дууссан шүү дээ. Баасан жаргалагч шүү. Өөрийн төвийн гишүүний асуулт ингэж асуугаад ах шүү гэн. Цахилгаан барааны ангиллаар бүртгэдэг юм болвол бид нар эндээс чинь энийг та нар шууд тамхиныхаа ангил руу орчиж болохгүй мүү? Энэ ангил чинь өөрчлөгдөхгүй мүү гэж асуугаад байна шүү дээ. Зөв үү те? Тэгэхээр энэ ангилал өөрөө олон улсынхаа конвенцаараа энэ ангил ерөөсөө өөрчлөгдөхгүй. Стил цахилгаан бараа, цахилгааны тэр ангилал олон энэ кодоор бүртгэдгээрээ бүртгэгдэнэ. Гол нь бид нар дотоодынхоо хууль тогтоомжоор энэ ангилалд бүртгэгдсэн энэ бүтээгдэхүүнийг бид нар тамхины ангилалд оруулна гэж нэгдүгээр хуульчилж өгөөд хоёрдугаарт зөвхөн нөгөө хууль тогтоомжоор бид нар татвараа тогтоох учраас эдгээр дураараа тэрийг өөрчилж чадахгүй байхгүй юу? Хууль гарч иж энэ өөрөө тамхины ангилалд цахилгаан бараа хэрнээ тамхины ангилалд ороод нэмээд онцгой албан татвараа тавих эрх нь нэгдээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө цахилгаан бараан дээр нэмэх нь бид нар онцгой албан татвар авна л гэсэн ийм төрөл болж байгаа гэсэн үг. Дараагийн